Бичлэгийг маань үзэж байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Яг өнөөдөр 9 сарын 6 баггүй юу? Би тэг яг 8 сарын 6-нд анх ингээд бичлэгээ хийж эхэлжсэн. Одоо яг ингээд сар болж байна. Тэгээд миний сэтгэл бүр маш өндөр байгаа. Яа тэгэхээр би анх 2012 онд ингээд Япон улсад одоо сурахаар иржсэн баггүй юу? Тэгээд тэр үедээ миний одоо судалж сонирхож исэн сэдв болохоор боловсролын ёс зүй хүүхдийн хүмүүжил гэсэн сэдв байсан. Өөрийнхөө бодож явсан нөгөө нэг хүсэж сонирхож исэн зүйлээ ингээд өөрийнхөө ийм бяцхан сувгаар дамжуулаад хэлж чадж байгаа да би бүр үнэхээр их баяртай байгаа. Тэгээд өнөөдөр би нэг хөөхөн гоё түүх та бүхэнтэйгээ хуваалцъя гэж бодсон байхгүй. Одоо би нөгөө гарчган дээр нугасаа эмээгийн ухаан гэд өгцөн байгаа. Йокоучи гэд нэг зохиолчийн одоо номонд бичигдсэн байсан энэ түүх. Тэгээд нэг бяцхан хүү эмээтэйгээ ингээд салхилдаг байсан байна л да. Тэгээ ингээд хамт салхилаа явж байхдаа одоо нөгөө жоох хүүхд болохоор бүдрээд унцдаг. Тэгээ нөгөө бүдэрч унах болохоор унах болгондоо нөгөөх маань ингээд уйлдаг. Тэгээд эмээ нь тэр үед нь юу гэж хэлдэг байсан гэхээр за юу олсон бэ? Газарт ингээд юу байна гэж ингэж асуудаг байсан гинэ. Тэгээ бүдрээд унаад ингээ уйлахаар нь тэгсэн чинь нөгөө хүүн нь болохоор ингээд аянда бүдэрч унаад одоо уйлахаасаа илүү бүдрээд унчаараа тэр хаваараа ингээд чулуу навч юу эдгийн ингээд тэр хаваар байгаа юм аваад босч ирээд эмээдээ ингээд үзүүлдэг олсон юм а. Энийг оллоо гэж үзүүлдэг байсан байгаа байхгүй. Тэгээд эмээ нь болохоор тэр үед нь юу гэж хэлдэг гэсэн хэрэг өө ямар гоё юм бэ? Ямар гоё юм олсон юм бэ гэд магтаад ингээд толгойг нь нилээд урамшуулдаг байсан гэж байгаа байхгүй. Тэгээд нөгөө хүүхэд нь сүулдэ нөгөө унсандаа анхаарал хандуулахаа болоод нөгөө бүдэрч унсан газараа бараг сонирхолтой юм юу вэ гэж ингэж хайдаг болцсон гэж байгаа байхгүй. Тэгээд энэ хүүхэд болохоор ингээд том болсон хойноо эмээгийнхаа энэ хэлсэн үгний бүр жинхэнэ утгыг нь ойлгосон гэж байгаа. Амьдрал дээр ингээл гараал бүр унах бүдрэг шантрах ингээл зөндөө зүйл гарч ирэхэд тэндээс ингээд юу суралцах вэ? Би эндээс юу олж авах вэ гэж хайдаг болчихсон. Тэгэхээр одоо ингэж эндээс ингээд энэ их хөөрхөн түүх байгааз надад бүр гоё санагдаа. Тэгээд та бүхэнд энийг ярьж өгье. Тэгээд нөгөө бид нар чинь ингээл багаас нь хүүхдтэй юу гэж хэлж ойлгуулахаас ингээд амьдралд гарахад юу гэдгийг одоо хэрэгжүүлэх тэр ухааныг нь бий болгож идэг юм шиг тий эцэг эхчүүд гэдэг чинь. Тэгэл одоо бүдрээд унахт нь юу гэдгийг яасан яагаад унчих уу гэл ингээл ч юм уу тий. Эсвэл ингээл одоо энэ чулуунаас олж унлаа, энээс олж бүдэрлээ ч юм уу тэр ойр хавьд байгаа юмыг ингээл буруутгаад байвал ер нь бол ингээд амьдрал дээр ингээд том болохоро одоо өөртөө буруу гэдэггүй ч юм уу тий бусдад буруугаа тогтох ч юм уу хин нэгэнд ингээд өргөж татаж босох бах гэж ингэж найддаг ч юм уу тий нэг тийм сэтгэл зүйн ингээд сул дорой байдал одоо хүүхдийн тэр ухамсарт ингээд бий болчихдаг юм шиг санагдаж байна. Тэгэд ингээд би энэ түүхийг сонсоод юу гэж бодсон бэ гэхээр одоо хүүхдтэй ямар үед бид нар том хүмүүс те эргэн тойронд нь байгаа хүмүүс эцэг эхчүүд та бид бүгдээрээ юу гэж хэлэх үү гэдгийг бол маш сайн бодох нь зүйтэй юм шиг санагдаад байгаа байхгүй. Одоо нөгөө хайрлж гин гэд бас буруу хайрлаад ээж болохгүй те амьдралын яг зөв гоё ухаан юу гэдгийг тэр бүгдийг ойлгуулж бас их зөв хайрлах хэрэгтэй юм шиг надад санагдаад байна. Тэгээд би ч гэсэн бас ингээд суралцаад явж байгаа та бүхэнтэйгээ л бас адилхан уншиж мэдээд явж байгаа. Тэгээд өөрийнхөө уншиж мэдсэн зүйлүүдийг ингээд та бүхэндээ танилцуулж байгаа учраас тэрийг бас та бүхэн маань ойлгоорой. Тэгээд одоо юу гэдгийг таны амьдралд өнөөдөр стресс маш хүнд хэцүү зүйл байгааг үгүйсэхгүй тий. За тэгэхээр одоо тэр хэцүү зүйл рүүгээ ингээд хит бас анхаарал хандуулад фокуслоод байхгүйгээр энэ зүйлээс би юуг суралцах вэ? Юуг олж авах вэ гэдэг талаас нь бас бодоод үзээрэй гэж хэлмээр байна. Яг бас хитрхи их нөгөө нэг тэр хэцүү зүйлээ ингээд ботхгүй бай гэд ингээд хүн бас ингээд хүчлэх тусам бас өөртөө айгүй хэцүү байдаг учраас бүр ингээд бодогдоод хэцүү байвал нэг бас арга байдаг. Цаасан дээр одоо ингээд өөрийнхөө бүр хэцүү зүйлүүдийг ингээд бүгдийг нь бич гэж байгаа байхгүй юу? Бүгдийг ингээд бичээд тэгээд ийм хэцүү зүйл надад байгаа юм бэ штэ гэд ингээд өөрийгөө айгүй гоё аргадаж ингээд сонсох хэрэгтэй гэд бас нэг тийм арга байдаг юм байлээ. Ямар ч хэцүү зүйл болсон ер нь амьдрах шалтгаанаа л олж харах хэрэгтэй гэд
нөгөө Chaplin гэд бид бүгдээрээ мэдэн штэ тий. Бидний эргэн тойронд ч гэсэн зөндөө бас алдартай ингээл харахаар ад жаргалтай гой хүмүүс байдаг. Тэр хүмүүст ч гэсэн өөрсдийн туулж өнгөрүүлсэн маш хэцүү амьдралууд байдаг юм бэлээ. Түүхийг ингээ харахаар одоо энэ хиний Chaplin-ы түүхийг болохоор сонсч яхад нэг настайдаа ингээд ээж нь сэтгцийн өвчтөй болоод эмнэлэг твтээд тэгээд аав нь болохоор нөө архины хамааралтай байгаа. Тэгээд сүүлдээ өөд болцсон гэд. Тэгээ энэ хүүхэд маань ингээ бүр ганцаараа ингээд амьдралын бүр хүнд хүчээр ердөөсөө хилж байхааргүй одоо тийм хэцүү зүйлүүдийг ингээд туулж ирсэн болохоор өөрийнхөө бүтээлүүдээр одоо амьдралын тэр гуниг зовлон инээд баяр жаргал ерөөсө бүгдийг ингэж илэрхийлэхийг хүссэн гэж ингэж яриаг нь сонсч ирсэн. Тэгээд гол нь энэ Chaplin болохоор хүмүүст юу гэж хэлж байгаа гэхээр хэлсэн үг нь байдаг юм билэ. Хүмүүст энэ амьдрал яаж ч хэцүү байсан амьдрахад үнц нь байдаг. Тэр бүгдийг бодож төсөөлж бий болгох хүч чиний дотор заавал байгаа гэж хэлсэн байдаг юм байлээ. Тэгээд энэ үгийг ингээд сонссон чинь би ч гэсэн бас нэрээ тийм шүү гэд бас тэгж бодсон. Тэгээд тийм болохоор та бүхний амьдрал чамд одоо юу гэдгийг бүр илүү том бэлэг бэлдсэн байгаа шүү гэж хэлье. Тийм болохоор сэтгэл санаагаа маш өөдрөг байлгаад одоогийн хэцүү байдлаасаа өөрийгөө гаргах хүч бол ерөөсөө чамд л байгаа шүү. Тэгэхээр хичээгээрээ гэж хэлье. Хамтдаа хичээцгээе гэж хэлмээр байна. Тэгээд сонсонд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр дахин уулзцгаая.